За энэ цэгөө урсын тухайаар хэлэхэд хоёуг дуулаг номер өгөхгүй дээр ангод тэнгэрийн оюунтай үсийг санаарлаараа санаардах. Альбом олон өрсөлж байгаа. За. Эдгээр үлсэн өөрсийнхөө санаардах мэдрэгүүд айдэрхүүлж. Олон заяаг тэтгэхийн төлөөнөө зорилгоо зөв тавих юм бол заяан дэлгэрч цамаараа чиглүүлэх өвгдийн шидээс суралцах боломж баган боогоноор нэгдэх учиртай. Сүүлийн үед төрж буй хүүхдүүдийн дунд аутист хам шинжтэй хүүхдүүд нэлээдгүй төрж байна. Энэ төрлийн хүүхдүүд ямар чадамжтай байгаа вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ төрлийн хүүхдүүд нь бусад живийн хүүхдүүдээс ертөнцийг 5 метр хүүгээгээ тис ондооч гэж хэлж болохоор тийм байдлаа хүртэж хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Аутист гэдэг нь хэлд ордоггүй, орсон ч төдийлөн ярьдаггүй. Мөртлөө тодорхойгүй сэдвээ ганцаар удаан ярих, хүний хэлснийг давтаж цуураа мэдээ гэнэт чанга орилох гэх мэтчлэн харилцааны чадваргүй гэж хэлж болохоор дасан зохицох чадвар тун тааруу хэд мэдрэмтгий давтагдсан үйл үйлдэл хийдэг бусдаас тийм байдлыг шаарддаг гэх мэтчлэн шинж тэмдэг бүхий хүүхдүүдээ гэв. Яа эдгээр үлсэн. Хэрхэнтэй яаж шинжижээ? Ахуй нартай заяанд нь эзэн хэрэгт нь натгуулж явсан болоо гэсэн асуумжил байгаа даа. Тийм үү? Тийм ээ. За өнөө өвгөл бидэн ондоо шалтгуур гэж ойлцдог, хөөрөлддөг байлаа. За. Хамаг Монголын цаг үед Каупел хан дэдсэн. Тэр цаг үед ондоо шилт хэлхий заяатан өрсөйг нэгэн голомтод энэ ижгээд өгчхийг төртийн хэмжээнд хэрхэнтэй яаж засаглах талаар нь тухайн цаг үед цусны бодлогыг хүрээндээ нэгэн отог юмарыг байгуулагч. Тэр отог нь өгтөн болвол түрүүхэн үедэн үүсгэгдээд ирж байсан отог. Таахан олон үлсэн сонсч байсан болоо хонхтон хэмээх хоног байна. Тийм ээ. Аяанда энэ хонхтон отогыг цусан тусгаар тогтнолын бодлогын хүрээнд нэгтгэж Ама Монгол зүрэ отог гаравала бүхэнтэй эргэтэн нэгэн дутуу ямар ч хүмүүн нэгж иргэн бүнийг дэрэн отог нь чуулуулад тэрэн отогтой мөнтэй бусадхийн дэмж тэр бүдэд зайрад дуудагдгийг нь дуудлага юугаар нь уриалж тэрэн отог нь чуулуулад Үнтэй тэрэн олон хүмүүний заяа тавилангийн тэтгэхийн тулд ямархан бодлогыг агуулж хүмүүний заяад чиглүүлэх вэ гэдгийг төлтийн хэмжээнд энтэй хаан дэдэс илүүтэй их бодол санаахан чилээж олон хавртыг нүгдэн байж олон дэмчээс үгс юуг нь сонирдоод төлтөд бодлого олж шийдэл олж нэгдсэн отог юм шүү дээ. Нэг мөчрөөс энэ отог дом чарвантай мөнтэй шидийн бөөнөр хармантай отог байсан. Мөнтэй үүнийгээ дагаад хилтгэл заяатан өрсийг нь чиглүүлэхэд арван олон дэмчийг нь өрн залж байсан. Өмнө багш маань болоо. Өөрөө хатаа гарвалтай бал тэмэх жалтартай мөргөн хүмүүс байсан. Дэрэн хүмүүс наман багтана хонгтон отогтана өөрөхдөө
өөрийн өргөө гооломтондоо багтаач. Миний хүмүүн заяаг тэтгэж 5 метр хүрэн эгэлдээ хүмүүний заяан чиглүүлэхэд тэтгэж дэмнэж явсан ажилтан маань байгаа юм. Өвн намбер өөрөн болоо өөрс та нарын хэлдгээр өнөө аутизмтэй гэдэг дэрэн онш тодлоо. Би өөрөө тэм турлыг хүн байсан. Нөөцхөнө. Ойнэсэ тэгэлэн хөдөлгөөн байж байна. Багхан зэргийн имэж яагаад эсвэлтэй. Догтлох хад би татаж унаж. Газар их тэгэн төвлөдөг байлаа. Тийм учраас хүмүүн дүр харахад жир бас үзэгдэнэ. Тийм ээ. Өнтөдөд нанг хөрхөнтэн хүмүүний заяанда бүгдэн дааж явах гэхэд хоёр эрхэн хүмүүн биечлэн эцгийн хуваар тэтгэж явсан. Нөгөө хүмүүн нь бол хонгтон отгийн тухайн цаг үед ажид үлж энэ отхий дааж явсан мэнгтэй ноён элдэн хүлд бадраг мэгч нь байлаа. Би энэ хоёр эцгийнхэн өгөөгооломтын дундуур өсөж төрнөч үн ардтай эрийн цэнд үржин үрүүд ман үлдээж үнтэй их Монгол улсантай эргэн хэмээх баруун зайд үргэлжлэж Уралхын орон зайнаас санагаатана дэмийн орон зайд буюу Дэмчин орон зайд олонтой Урсыг чиглүүлээд тэгж явсан. Хожимнан ангаатлаа. Нэгэн усааныхан үр дээрэн буудлаадал. Өнөө нарт тань залгуулж өрс та нартаа. Тоолол нэгнээ тэнгэрийнхэн таллаараа айлдж байгаа юм шүү дээ. Татаа сайхан. Тэгэхээр өвгөн бибээр өөрөө ондоо шулт нэгэн байсан. Миний ондоо шулт хэмээгч нь болвол тэ. Эдгээр нэг гүн төвлөрөлттэй төрлийн хүмүүс байлаа. Нэгэн үчиг нэгэн мэгэн атга түүний цаа тарыг харах хүртэл энэ махан бие чадамжээс давсан хэмжээний хитэгдсэн мэдрэмжтэй нэгэн байсан. Үүгээрээ эгэлтэй заяантай зоолгож чадахгүй нэгэн байлаа. Жаа. Кавэ хандэдэс бана. Тэр цагта Балтморгийн эцэг таймны хөлөлцөөд тэр цагта ян ялангуяа хүмүүний цусан тусгаар тогтнолыг хариуцах эрдэмтэн мөргүүдээс эрхэмтэй сайд. Энэ сайд хааны олонтой гаргаж уулалдаж хонгтон отогт хамаарагдах. Хөлтгий заяатан үрсийг хэрхэнтэй заяанд нь эзэн суулгах. Тэрэн бодлогыг нь хэлэлцээд. Долоон хаврын шинжээг нь тусгайлан хонгтны шинжээ хэмжиж хийдэг байлаа үрс маань. Өнөө үрсийн дутаж байгаа заяаг нь өнөө даалтад нөөцөд байх. Тэг чадамжаар хэрхэн яаж дүүргэж болох. Тэр орон зайг нь нөхөж өгөх шинжээ байсан шүү дээ үрс маань. Энгэн байж төр улстай дэмтэй хэрхэн байх тэр боломж тэрэн хүмүүн яалт бийтэй тэр гаалт нь байна уу? Аама үнтэй 5 метр хүн хэдэн хуруу дарагдаж хэдэн хуруу илүү өрхөж байна гэдгийг харан байж түүнд нь таацуулж нээцөх үйл хэргийг нь хамгаалах зорилготой тийм утга байсан шүү дээ. Өнөө цагтаар нь айлдаг болоо. Бидний халамж хүрээний бодлого хөвдөв. Халамжийн бодлоготой дүүцүүлвэл баана цаг үе юугаараа ялгамжтай байвал тэр хүмүүний өөрийн чадамжийг өөрийгөө хэрхэн яаж ахуй амьдралаа авч явж төр улстай тэмтэй байх вэ гэдгээр нь л бодлогын хүрээтэд дэмнэж тэтгэж байсан. Тэр цагт төлөг сан хөмөрг тухайн хүмүүд өргөх гэхээсэн илүү чадамжийн олгох тал дээр нь төртийн хэмжээнд нь энэ хонгтон отгийг байгуулсан юм шүү дээ. Жаач ингээд харин чуулган ирсэн. Харин чуулган гарбалтангийн хүмүүс хонгтон чуулгалаа.
Цус олдолтон ч байлаа, цус олдолтон ч байлаа. Ам мэдрэхүйн согогтоон дошолт нэг ч байлаа. Дайн данчинд эргэтэн нэгнээ цавчуулаад аягэлтэн заяанаас харсан нэг ч байлаа. Энэ бүхний учрыг засаж зохинолохын тулд ангаах ухаан домч гадна чиглүүлэн дэмнэх багш дэмчсэн гадна өнөөс сүнснийхэн нэвчих орон зай хурлын сэдвэн буунаас арвин чуулсан юм шүү дээ. Энэ засаг төрийн бодлогын хүрээнд арвинтын хаврыг золгож бүхэл бүтэн нийгмийн орон зайд хамруулсан учраас хонхтон хэмээх отх нь удам угсааны төвшөнд хүртэл хөглөгдөж отог гаруулын төвшөнд хөгжсөн юм шүү дээ. Я хонхтон болвол 3 үеийн түүхтэй байдаг. Эхэн үеийн түүхэн бол бас нэмбэр. Тэнд арвинтын ихэд зовлон зүтгүүр дурсан байна. Хөвчлөнтэй өөрийн заяагаа дааж чадамгүй урсарин байсан. Тэр цагт дор арвин ихэд анд анжин байсан. Энэ ялангуяа хаш улсаас нь арвин ихээр нүүдэлчин угсааных нь төрхөрч дайрч олонтой гарвал угсаантыг өөр хоорондоо айтуулж байсан арвин ихтэй төвөөс. За тэр цагт дор өөрөөс нь өөр хинч баймгүй ганцхан амин гарлагтай. Заяагаа дааж дэглэмгүй. Өөрөөр хэлбэл өөрийн ухаангүй өрсийг нь төр тусынхаа төлөө нөө. Засаг төрийнхэн төлөө нэ амиа өргөх тэр боломжийг цэрэг бэлтгэж өөрөөр хэлбэл зөвгөө цэргүүдийг зэтгэж бэлтгэж байсан. Өөрөөр хэлбэл эдгээр зөвгөө цэрэг бол өгөхөн тодорхой. Амиа өргөх нь тодорхой. Агаагцад амиа өргөхдөө их нутгийн хаан төлөө ирээдүйн цагийн төлөө арга хоочийн төлөө газар нутгийн хаан төлөө тусгаар тогтнолынхын төлөө өргөж байгаа юм учраас цэнтэй. Тийм учраас эдгээр улсын шилэж зөв эзэр болгож тэднийг хамаат болох өвгөрөөдөд хашуулж дайн данжины үед тэргүүн игнэд хүн бамбаа болгож тала дүүргэх арвинтын ихэд дайсны цэргийн цэгцэлгээд алдуулахын тулд тэр нь ариун зөвгөө цэргүүдийг урдаа тавьж өнөө цэргүүд нь дэлдэ торх үрж өвгөр жанрын үгээр дайны цэгцийг алдуулж их нутагт халуун амин цусаа өргөж байсан. Энэ үйл явдлыг өнөө нарт үрсэд айлтвал асар гүнгөнийхтэй асар их зовлонтой дүр зураг үзээд удмаа өвлөд таних угсаага мэдээгүй хоёр гаруулын дундаас цусаалцсан үрийг цаашд яах вэ? Нэгд амьдрах тавилан үгүй тэр үрийг яах вэ? Их нутаг тань зориулах тэр амийн өрхөөс өөр заяа байгаагүй тэр үрсэд. Үрэн дайны хар утаанд алдаж халуун амин алдахыг эцэг их нь хараад үлдээх хамт их нутгийнхаа арин газар шорог манахын тулд өөрсөө бас тэргүүн иргэн игнэд ил дагсаад нулимсан асгаруулан дайтаж их нутгаа үлдээсэн юм та нарт. Энэ бол хонхтонгийн эхэн үеийн гашуун түүх. Ингээд эхэн үеийн түүхэндээ нэгэнтээ заагдсан заяатангууд нь хөгөрч. Өөрийн заяагаа даах үлдсэн хэдэн хэлтгий заяатангууд хонхтонд үлдсэн. Өөрөөр хэлбэл өвн нам гэдгийг заяатангууд гэсэн үг.
Тэнд сохор үрсэн ч байна, дүүлийн үрсэн ч байна. Гар мохор үрсэн ч байна. Хөл охорч үрсэн ч байна. Үл тогтох чадамгүй үрсэн ч байна. Сэтгэл хуваагдал тайж үрсэн ч байна. Хүмүүний нарт дэгэлтэн бус. Хэлтгий заяат бултаар хонхтон ч болсон. Эдгээр үрсийн заяаг нь бүтээн байлгаж хугасаа байсан заяаг нь илүү нөөц боломжоор нь дүүргэхийн тулд тэр хонхтон шинжээгээр тэр үлийн талд нөөц чадамжийг гаргаж ирж түүгээр нь хөглөж энэ нардад замбууд тавьтан хүмүүний заяа төрнийг дүүргэх дэм тусгай шинжээ байсан юм шүү дээ. За тэр цаг үеийн евэ тэл тааварсан өнөө цаг үетэй л этэл толгомдсон асуу долуучиг армантай засаг дүрийнхэн бодлогыг хэрхэн яаж хилээцгөө гэхэд арвин их хоролтой чуулал таалал байдаг байсан. Энэ дундаас өөрсөн гэсэн тэр шинжээг олж таалал зүгээсэн огтон магнасан арвин олон дэмчин арвин олон домчин арвин олон буу заяатан цуглаж өөсөөсийг хөрөн шинжээдэл. За энэ үрийг нь уулаачин буу заяатан болох юм бол одомдоо үрсэн үлийн үрээ энэ үлээрээ барж дэлхий байна гэдэг. Улааж болгоод босгочихдаг. За энэ үрийг нь хараагүй юм байна. Тэгвэл эм тан барих боломж байгаа юм болоо амтлах мэтэр хэр юм бол гэ тэрийн шинжээд амтлах мэтэр үгийг гаргаж ирээд эм тан барь болчих. Эсвэл хөл охор үрсийг нь явдал синтийг нь зэхэд байна. Хоёыг дуулага зэхүүлэх урлааш нэгэн болох юм байна гэдэг төрлийн орон зайд. Тухайн хүмүүний чадамжид нийцүүлэх тэр мэржлийн хүчээр оноож өөрөөр хэлбэл төртөөс нь үүрэг буюу тушаал болгож байсан. Учир нь тэр үр амьдрах хэрэгтэй шүү дээ. Аж төрөх хэрэгтэй. Засаг дүртөө дэмтэй байх хэрэгтэй. Тэр цагт доор залхуу хүмүүн бол ял авдаг байсан. Энэ улсад чи дэмгүй хэрэггүй нэгэн байсныхын төлөө ял үрдэх байсан. Хүмүүн бүхэн хөдөлмөрийнхэн үр шимээр өөрийгөө голомтоонд итгэж цаашлал улсаа тэтгэх тэгэн бодлогыг оддог бүрд голомт бүрд нэг жиргэн бүрд суулгаж байсан. Нөөцхэнэ тэр цаг үед нүүдэлч Монгол түмэн тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд дэрэн олон тархаа бутархан овог аймаг эвний сэтгэл тавиалахын тулд хүмүүний хүч хөдөлмөрийг харамтай хөглөн байж тэдэс хүмүүн төлөвшлөм олж их нутгаан гих сэтгэлээ олж байсан. Тийм учраас хонхтлон гэдэг бол арвин их үйлдвэрлэл арвин их сургалт арвин ихээр хүмүүнийг заяаг тэтгэх үйл хэрэг өрнөж байсан гэдгөө. Газар үгүй байшрaan дүүтэй тавиавал байцаар үзвэл шилийн дагуу ихэвчлэн байна. Уучих нь маргадрын нарантай байны утаа үнэрлэхгүй байх баталгаа гэж тэр цагт байгаагүй учраас авны ганц багтаа хонхтон отхийн өрс учраас тэд хамгийн түрүүнд амиа их нутгийнхаа төлөө золж байсан. Цаг хугацаар уйлран одож отог дотроо олон бүлэ өөр зураг голомт болж галаан бадраач тэнд хүмүүний дээдийг бий болгохын тулд цусны тусгаар тогтнолын бодлого арвинтайг хэрэгжүүлсний удамд тэнд эргэтэн бүтэн заяа бүртэн мөрс бий болж эхэлсэн. Энэ бол 2-р төв. За тэгээд хонхтон буу гэдэг нэршил ялгарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүмүүний заяа төлөв хүмүүнийг засахын тулд арвинынхөө ардын үйл тэнд өрнөж байсан учраас өссөн хөсөөгүй хонхтонд оршиж байгаа бөөнөр чадамжтай болохоос аргагүй байсан.
Тэр үед хонхтон аймгийн нэр бандаж хонхтон багш хонхтон бөөгийн иргмийг суралцахаар босоод отог аймаг гайчууд аруулаад гээд босоод отог аймгаас угтаа урсан. Үүний тусахаар хонхтон отогт суушиж гэлээ. Үнгээ дагаад эм тан армын ихэр том барих ухаан хөгжиж эхэлсэн шүү дээ. Жаад ихөр хонхтон отгийн талаар нь айлтгад жишээлбэл тэрэн зэг үедээ улс өрнөг хэмжээнд эдгээр заяаны урсыг тэтгэж заяанд над тулж байсан байх нь байна. Тийм байсан. Өнөө наалтад урсэд овгоолох өгсөн нь юухан тань гэвэсэн. Эцэгхэн эдгээр урсэн маш дэвггүй шинжиж ямар чадамжин дээр илүүтэй хөглөгдөн байхаар байна. Тодлож гаргах учир байна урсан. Ерөнхийдөө болголоо. Хоёр хэсэг байдаг юм бол да. Эхний хэсэг нь болвол анхаарал дутмагшилтай хэсэг. Удаа хэсэг нь болвол гүн анхаарах хэсэгтэй. Үүнийг наачиндаг. Өдгөр урсих нь далд ухамсарын орон зай эгэлтэй урсээс илүүтэй хөглөгдөж илүүтэй хүчтэй байдаг. Эгэлдэх хүмүүний ил ухамсар нь эгэлэд замбатвийн нарт өдөр тутмын үйл хэрэгэ тарих оюун цагцлж байдаг. Бол ондоошолд урсын хувьд ил ухамсарынх нь орон зай нь дутмагшилтай байдаг юм шүү дээ. Тэгэхээр ил ухамсарыг нь тэтгэхийн тулд 5 метр хүүгийн тэтгэхээс эхлэнтэй. 5 метр хүү аль хэсэгт дутмагшилтай байна. Дутуу орон зай байна. Түүнийг босод метр хүүн хэрхэнтэй яаж дүүргэж болох вэ гэдэг. Асар нарийн ажиглалтын аргаар үрийн заяанд нь хөдлөж чиглүүлэх учир байна урсан. Энэ нь хэр гүнтэй байна, хэр их асууралтай байна гэдгээс хамаарат. Эцэгхийн зүтгэлийнхээ хамаарат. Нэлээдгүй алсарсан байгаагаас сүнсэн биеийг алт бийж уяж байгаа. Долоон болчирхаагүй. Долоон хөлний орон зайг тэгшлэх бөөгийн зан үйлэрхийг тэсвэр арга байдаггүй. Өөнийг өдийд нь бол айлдаггүй. Арван олон улаач заяатан үрс мэндэлж байна да. Олон сайхан гарвал угсаа тунгал сэлж байна да. Өмнөний заяаг хөдлөж чиглүүлэхэд энэ сүнсгэл нь алд биентэй нэвчүүлэхэд долоон хөлний орон зай аль хэсэгт алд улсан байгааг засахын тулд удмаас нь засах уу? Уснаас нь засах уу? Айлгээс үлтэн удам дамжсан жадах хараалыг олж тэтгэхүү гэдгээс илүүтэй бүү талаас засал армантай байдаг юм. Өнөө гарагтай айлдаж байгаа учиг нь юу гэнэ гэвэл нийгэм цаг тураас
хамаарат. Ойло заяаны урсыг хэрхэнтэй заяанд нь хөтлөхгүй гэвэл эцэг эхэн болоод ахын дүүсэн ханд нүхтэн. Энэ хүмүүний өөрөө өлтөн итгэл өөрийнхөө заяанда эзэн байхад чиглүүлж өгөх. Ерэн сэтгэлийн дэм зориулт ихе хамаараа. Нөгөө түгээр эдгээр үлсэн. Одон асрын хүн тин орон зайгаас хүмүүний ертөнцийг оноож мэдлэгтэй. Хүмүүний амьдралын нэгэн утга учирыг мэдрэхийн тулд чадам жарамтай сүнстэмүүд өөрийн заяанда энэ хүмүүн төрлийг олохдоо дутуу орон зайгаа дүүргэнэ гих өөрийг даалгаар авч мэдэсэн учраас түүнийг нь мэдүүлж сэтгэлийг нь дэвтэж сүнсийг нь тэтгэж өгөл. Гарагтай цаг хоромтой багнаар заяан дэвшлэг учиртай. Ам сайтын заяа өндрөөгч үргэлжид ерөөлтөө үгсийг нь энэ үрийн заяанд нь дүүргэж өгөх хэрэгтэй. Том нь чадна. Чим нь үнийг үлдэж барна. Хамагтай сайхныг үлдэж барна гэх бэртгэлийн орон зайг дүүргэж өгөх хэрэгтэй. Анхаарал илүү гүнтэй үрс болоо. Засрах боломжтой. Эдгээр үлсийн ихэн заяа дүүргэнд нь нийцэх чадамжийг нь голын хатаас нь шинжээн дундаас нь олоод өгч өгвөл үүгээр ахуугаар болоод алг түм цаашлаад улс гүрэн илүүтэй дэлгэр ихэд дэлхийдээ арбан их өмгийг үлдээгээд молдох заяатай мөрс байг. Харин анхаарал дутмшилтэй өөрсийг бол байгаль ихийн идүүхэн хийх хинтээ сүлэлдүүлж онгондогшин азарнуудынхан хэмээл өнтөө дарагдсан богссон 5 метр хүн тэрэн хэсгийг сэрэж өгч 7 хүрдийг нь тэтгэж өгч бөөмөргөлийн зан үлээр удаан үйл хэрэгэл засах боломж бас байдаг юм шиг байна. Энтэй үлийг нь авдаг гарвал ялангуяа үүний заяа ардын үлийг үлдэж байсан олон гарвалтан бод өөр өсийн аргаар удмынхан чадан чанцаас сэртэлж явсан. Өнтөө нартын улааж өрсөх нь үйл хэрэг бол энэ отог гарвалынхан шид эрдмээс нь суралцахыг тулд Өсийгөө сольж үнтэй олон өрсийнхэн заяаг тэтг юу гэх эрхмийн сэтгэлийг нь нэм тэргүүн тавьж онгод эзүүтэн мэтгчлэн энэ заяандаа итгэм гэж өрсийг тэтг бол өөрийн ахан дус мэт өөрийн хүн мэт билгийн тааж аргын оноо ёо гэж зүтгэл арга нь олдчихлаа. Айта за энэ өөрсдийн тухайар халирхад хоёг дуулаг номерхгүй гээл онгод тэнгэрийн оюунтай үсийг санаардлаараа санаардах. Арбан олон өрсөлж байгаа. За эдгээр үлсэн өөрсийнхэн санаардах мэдрэхгүй сайдэрхүүлж олон заяаг тэтгэхийн төлөө над зорилгоо зөв тавих юм бол заяан дэлгэрж самураа чиглүүлэх өвгдийн шидээс суралцах боломж баган боогоноор нэгдэх учиртай. Ийм учраас энэ асуумжийг асуусан үрдэг гэж хэлэх үед танаагаар бол угсааныхан энтэй үйл хэрэгтэй илүүтэй хөвгтэй байгаа. Тэр хөвгөөний сэтгэлийг таних тулд өндөр хүс таних. Энтэй олон хэлтгий заяа төрсийг хэрхэн засах вэ гэдэг өөрийн арга удам угсааныхаа чадамжийг хөглөх хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөөрэй. За тийм учраас үгүй хэрвэн их содар ном дэлгэх хэл болоо та. Тийм ээ. Тэмэн өрн байгаа.
яаж Хүмүүн түүгэнтэй газар дэлхийтэйгэн их язгуурлуугаан ойр тутсан заяан тэгшилж сан мөрөнд нэгдэж сүнсэн биеийг нь хаалтхан биетэй холбож өгөх доолон хөлтөн тэгшэр хүчртэй ийм учраас үрс байгаль дэлхийтэйгэн ойр байж ундрах болыг аршаанаа ажиглаж цэвэр томголыг нь өн цагт нь үлдээхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Өнтөө цагт нь хатан тоолгоол ижимнэ. Энэ орон ханхайн үрсийн заяаг дааж авт. Ялангуяа хүмүүнэ. Заяаг бүтэн байлгахыг хариуцаж явдаг л улсын зай. Лусын орон зайтай хатан тоолж ийн амараа моглон хинг тонголог байхаас энэ цагтаа болоод ирэх цагтаа мэдлэх үрсийн заяа амараа моглон байх учиртай. Нэг ялангуяа эмс огтын цусны заяаг дааж авдаг. Хатан мөрмж лус ондраа гэж энэ заяаг бүтэн байлгах учиртай. Анхаарн харгала хайрхад эцэд хайрхан хайрхад бол эр заяаг дааж явдаг. Уулаан тэтгэж уулаан марамглан оронхон бүтэн болгох эр заяаг бүтэн байлгадаг. Энэ бүхэн чин өөрсдийн тоолог хэмтээрээ дэмждэг. Ийм учраас энэ олон өөрс тахилга тайлга хийж химийн орон зайг засаж гаргадаж яваад байдаг юм чигтэй юм шүү дээ. Өнөө нартад өөрсдийн үйл хэрэг төдийлөн үрсэд мэдэгдэв мөж хэлээ. Ирэх цагтаа үрсийн заяа бүтэн байлгах ирэх цагтаа их оршихуйн 6 заяа бүтэн байлгахын төлөө нөө өвлэн мөнтэй явдаг юм шүү дээ. Тийм байна. Гэвчгнэ арбантай уулсан уулуур ханд тоглогдоод гол мөрмийнхөө ихийг болонгор дулаад тэр чам хэчээр улсад тогтож байгаа орон зайг болонгор туулаад ирэхээр өнөө нартад ахуудаа та нар ая тухыг болгож хэлээ. Ил цагтаа үрсийнхээ заяаг та нар хулгайлж хумсалж байна гэж бодож байдаг. Бодчихно хүмүүн галант шорон ихтэй. Хиамсалтай. Усан боёо цусан навчилтай ингээд үзэхэд ааварс байгаль ихээс холдоод хааграхвэ тийм биз? Тийм ээ. Байгаль өгчин торлог хэмээн алдаад унган дүрхэн алдахын цагт өнөө наалтад 1060-та үрс та нар зовлогын үрдэггүй махад үрс чин үн тэрийг та нар ухах хэрэгтэй. Үрс өрнө гэдэг чинь мэдлэж төрөх оноох заяа нь хилтгэр гэсэн үг. Өнөө ондоошил төрс ариунтай гэсэн үг. Ийм учраас үрс байна. Их байгалаа эрх цагийн үрстэй хэмэрүүлдэхийн төлөө өөр өөрийн орон зайтай ухааралтай үйл хэрэгтэй ямар ч санаж сэлж явахаар бас мөлчин хүн үйлдэл чинь утгатай үгчин зэнтэй байх учиртай юм шүү дээ үрс. Тэгэхээр энхэнтэй айдварыг саналдаж байгаа бүхий л олон зан болон үрстэй л гэж ярилтаад энэ бөөмөр гэж их байгалаа эцэг тэнгэр хүмүүн их 6 зүйлийн хамаг амтны энэ жам гэж ингэхэд өргөжлүүлэхийн төлөөнөө явж байгаа л жамыг сахиулагч нар юм шүү. Тэр талаас нь та нар харах хэрэгтэй. Жамыг сахиулагч өвийг үлдээж өвийг сэрэх учиртай учраас өв бүгдийн хоёрыг дуулахыг үн надад нь болгооч. Эхний дүүгээ соёлыг нь болгож өнтөө бөө болгоны хоёрыг өөр байдаг. Цаг үеэс хамаараад
ондоочдөг ч үлээ. Энэ өв соёл өнөө нартад өвлөгдөхөд түүний дагаад ажимдал цэцэглэж үүнийг урлах альбом мөрсөн гарч иж үүнийг өртөөлөх альбом ултунгууд нь аривжиж өв соёлууд нь дэлгэрч 10 түгээмлэр анги 5 тусгаараа манж явд юм шиг төгсөн. Тэ ялангуяа нүүдэлчин угсааных. Энэ их дэлхийн их цээжинд орших үнтэй нүүдэлчин угсааны өрсөн тавар. Ямар газар нутагт аж төлж байгаа ажих хэрэгтэй. Энтэй газар нутаг чинь хөрс шороо. Газрын чин гүнд байгаа цэвдэг. Газрын чин гүнд байгаа харал устан гэж чинь ямар учраас их дэлхийг зохирлыг хадгалж байдгийг. Үүнийг алдахад маш амархан, маш хялбар учраас амь сахиулагч, жам сахиулагчдыг үеийн үед мөрөглөөд дамжуулж өвийг сахиулаад яваад байдаг чинь үчиртэй юм шиг төрсөн. Гадуур үлж их дэлхий шилгэхэд түүний чин засах хорон зай энэ нутгаас чинь 8 улсын их болсон их ундраг газар нутагч инхэд тунх байж түүнээ хүмүүнээ их дэлхийд бүрнээ амуулан аж төр бүхэн хүмүүн ганцаараа оршин тогтнодгүй юмаа гэдгийг та нар сануулах учиртай. Ийм учраас олонтой өөрөгтөнгүүд энэ нартад заларч бодон болгонд нэг улаачур мэдлээд байгаа ч юм шиг үү. Энэ л ухааныг л олж цээжиндээ зүрхэндээ гадааж оюун та тунгач л бол. Нэгэн хүмүүс сэрэг бол нэгэн голомт сэрж нэгэн голомт сэрэг бол нэгэн отог сэргэж нэгэн отог сэрэг бол нэгэн бүлээмэг сэргэж бүлээмэг сэрэг бол уулас сэргэж уулас сэрэг бол зэрэгэлтэй гүрнүүд сэргэж явдаг. Ийм учраас өөрсөн үүлэндээ үрс маань утга учраа хүнтэй шингээж энэ нартад би яах гэж хүмүүн болж мэдлж хуйг дуулах нөмөр өргөх болов. Ирэхэд дээд тэнгэрдээ тангараг нэгнээ ургаж өтүүгэн их тэтгэнэ гэж энэ заяагаа манна гэж улаач болсон заяагаа эрхэмлэн санахад үрс байна. Энтэй ясыг чинь өвийг чинь олон хавар олон зуун жил эцэг өвд чинь цусаараа ясаараа өргөл өргөн байж үн нартад та үрс энэ заяаг өвлөөсөн талархаж эрх цагтаа мөрстэй. Эцэг өвгдийн адилаар өвлүүлэхийн төлөө энэ зүр сэтгэлийнхээ галыг хасаах хэрэгтэй үрс. Ингэв бол зам мууч тодорч өвлдөх хүчин тодорч өвгдий чинь шид өнхөнтэй моторч амьлах учиртай юм шиг үүснэ. За. Өнөө гарагтай энтэй өргөө голомтод зорин ирсэн олон сайхан гар болоо уг саадны төлөвлөл энэ цагийн эзэд хүм үрс охин үрстэй талархлаа. Өндөрхөн дэдүүд нь талархлаа. Энтэй цаг үедээ үрс мань заяандан эзэн байж зам мөртөө итгэл шуудан байж хүмүүн бүхэн өөрийн оюун гавал дэрхэнтээ эцэг өвгдийн үлдэх өвлүүлэх айлт хүнсийг чингэж өөрсөн энэ цагтаа бодлогыг тодорхойлож эрэг цагтаа төлтөө мэдэж цаашлаад энэ гагцад Монгол гэлтгүү их дэлхийд таран сууршиж байгаа яс нэгтэн цус нэгтэнгүүдтэй энэ ухаарлаа хайл нэлээд түгэж заашаад өндөр хамаалтан тахан нүүлтэн гэдэг олон угсааны үрсэд үлгэлж яваараа үрсэн байна. Заяан байна үрсэн байна. Заяан зай эзэн байхыг миний үрсэн мэддэг. Өндөр тэнгэр харж л явна үрсэн байна. Ивэж л явна үрсэн байна. Үрсдэн итгэвчлэл яв. Хэрвээ үрсдэн итгэвчлэл мөнгө байсан бол энэ төөгд бид итгэл өвсөж үрсдэн заларч өнөө нартад
бидэнтэй үгсийг айлдах байсан босуудаа. Ийм учраас үлс минь өөрсийнхөө үйл хэрэгтэн эзэн байж. Зорьсон газар болгонтой орон зайтай галыг түгэж аваарай өрсөн минь. Энтэй Гэлээ. гэрлийн хэмээн өргөө ям орон зайтай гэрлийг түгэж нэрэндээ эзэн яваарай өрсөн. Үүнийг л та нараас За. өвгд нь хүсчил явдаг шүү өрсөн. Явнагаар та олон гар болтомгуудынхаа хүсэж байсан хүслийг нь бибээр төлөөлөж айлглаа өрсөн. Миний хэн айл төрийг ая тухыг хангаж үрс минь тосож энтэй олон нөхцөлийг өрөлдүүлсэнд ингээл алаа. Энтэй өгөөлөх үгсээ дамнасан. Харуултыг ингээл алаа. Хамаагүй Монгол юм. Түшиг заяа нүндэр байж, үрсээ минь ясан цагаан хүслэн тэгш байж, дөрвсөн түшин амгалан байж. Инхэ тоохот цагийг үрс минь авчрах тэр гэрүүлэн хөрөх болтгой гэж байна.